Өвөрмөц давдагдшгүй ам түнэр өглөө бүхэн дандаа шин 70 жил нэг жороор нэвтрүүлгийн мэдэтгэгч Атар өргөө компани. Өнөөдөр бид нар бас охтуудтай бүүс хийсэн. Халиуна, аюуна бид гурав өнөөдөр цагаан сарын бүүс хийсэн. Би анх удаа өөрөө бүүс хийсэн. Анх удаа өөрөө мах тасан. Бүүс хийхдээ Монгол ёсоор хийж маха гараар татсан. Гэхдээ надаа жоохон хэцүү байсан. Ягаад гэвэл манай бурядууд дандаа махны машинаар мах татдаг. Цагаан сарын бүүс. Тэгээд би анх удаа өнөөдөр Монгол бүүс хийж байсан. Тэгтээ мэдгүй ямар амттай дараа нь манай залуучууд бидний бүүс иднэ. Дараа нь үзье. Тэгээд дахин хэцүү байсан. Монгол үндэсний хоол хийхээр маш дэвтэртэй байх ёстой. Би өнөөдөр сурсан. Гэхдээ миний санахад гоё амттай үнэн гоё амттай бууз болсон гэж би санаж байна. За үзэгчдээ та бүхэндээ сар шинийн баярын мэндийг дахин хүргэе. За манай залуучууд маань одоо мод түлээгээ заргалаа бүгдийг базаасан. Харин одоо цагаан сарынхаа буузыг хийх гэж байна, тийм ээ. Одоо бүгдээрээ Орос улсын улсын Бурятиас ирсэн саруулын буузыг хамталж үзэх нь байна. За Польшоос ирсэн манай оюуныгийн буузыг хамталж үзэх нь байна. За мэдээж Орос улсын одоо халимгийн одоо сайхан бууз хамталж үзэх нь шүү дээ, тийм ээ. За тэгээд буузанда нэр өгнө. Буузанда нэр өгөх ёстой шүү зэ. Ийм нэртэй бууз. За мэдээж хамгийн гол нь одоо юугаар дүгнэж дөрүүлэх вэ гэхээр амттай орхитой. Амттай тэгээд үзэмжтэй орхитой. Хүн харахад ямар гоё бууз вэ гэмээр одоо хийх хэрэгтэй. За саруулын хувьд анх удаага бууз хийчихсэн үү? Ер нь урд нь бууз хийжсэн үү? Хийжсэн. Дуршлаг бол байгаа юм. Бүрээдэд бууз хийж идэнэ үү сте? Идэнэ. Үндэсний хоол. Бас үндэсний хоол. За оюуныгийн хувьд урд нь бууз хийжсэн үү? Тийм 2 удаа хийсэн. 2 удаа. Хаана хийсэн бэ? Нэг удаа пошт манай Варшавны их сургуульд хийсэн. Бас нэг удаа Монгол найзтай хийсэн. Тэгээ хэр амттай байсан бууз чинь? Амттай харин өөрөө хийгээгүй зүгээр тусалсан тий. Одоо бол яг өөрөө анх удаага хийх гэж юм шүү тий. За. Чиний хувьд? Би анх удаа хийжсэн. Анх удаа. Тэгээ урд нь бол идчихсэн биз дээ. Идчихсэн. Зүгээр тусалсан. Хаана? Монгол тэнд. Энд үү? Тэгээ одоо тэр тусалсан хүний хин гэдэг вэ? Одоо яг үзээ сууж байгаа шүү дээ чамайг. За энэ одоо ямар хөө бууц хийх нэ? Аг яах. За аг яах нь харж ивэл одоо хэр одоо зааж өгсөн бэ гэдэг чинь одоо харах болно. За ингээд октод маань хэдхэн ормын дараа тав хүндээ энэ цагаан сарын хамгийн анхны буузаа тав хүндээ харуулах болно. За тэгээд манай залуучууд маань буузыг идэнэ. За тэгээд залуучууд бас оноо өгнө. Оноо өгөөд тэгээ хамгийн их оноо авсан, хамгийн гоё хамттай, хамгийн гоё хэлбэрэг альбертай, үзэгсэнтэй тийм сайхан бууз хийсэн төрүүлэх юм аа. За ингээд энд бол хоньны мах бэлдсэн байгаа. Хоньны мах байна, гурил байна, сонгон байна, давс байна. Тиймээс өөр одоо ийм тийм амтлагч бол байхгүй. Яг цэвэр яг органик бүтээгдэхүүнүүд бол бэлдсэн байгаа. За ингээд октод амжилт хүсье. За эхлэе. Хугацаа бол хамаагүй. Тийм хугацаа бол хамаагүй. За тэгээд октод амжилт хүсье. Баярлалаа. За хийж эхлээрэй. Эхлэе.
халиуна бууцаа хийчихэд хамгийн дөрөнд одоо залуучуудаа өгнө шүү дээ. Хинд нь эхлээд өгмөр байна. Мэдгүй. Хин үлсэн бол хин үлссэн болоо. Тий, үлсэн. За манай залуучуудаас юу хамгийн их хоол иддэг нь одоо хэн байна? Тэмүүж маа гэдгүй шүү. Амар иддэг шүү дээ. Тэмүүж нь үү? Тий. Энэ бэлханаахаа айгүй хидд юм уу? Харин би ч гэсэн. Би бас их дуртай шүү дээ. Тэгэхээр тэмүүжинд хамгийн ихлэ бууз авах юм тийм ээ? Тий. Энэ юу н хичнээн бууз болох болоо. Энэ мах. Мэдгүй. Магадгүй нэг 20 жишг болох болоо. Магадгүй шүү. Магадгүй тий. Яаж хэршдэг Монгол? Мэдгүй. Юу? Ямар- Бид нар тэгээд хийдэггүй. Яаж хийдэг? Юугаар? Машинаар л тий. За энэ бол Монгол шүү дээ. Монгол бол машин хэрэглэхгүй гараараа татна. Гэтэ машин бол машинаар татдаг л да. Гэтэ одоо бол биднэрт бол машин байхгүй. Машин хийж болохгүй. Машинаар хийж болохгүй. За үзье. Гэхдээ одоо энд Монголд амьдарч байхдаа энэ бууз дэлгүүрээс аваад жигнэл идчихв. Эсвэл өөрөөсөө хийх үү? Хамаагүй. Хамаагүй. Дэлгүүрээс аваад эсвэл өөртөө хийв. Өөртөө хийв машинаар хийгээд Бүрээдийн хамгийн хангалттай хоол ямар хоол байна? бүүц. Бууз. Том жижигээр ямар вэ? Том жижиг. Монгол бүүцээс том л да. Том уу? Монгол бүүц нь за. Жохон. Жохон уу? За. Да. Бурят бүүц жохон томхон. Тэгвэл чи яг Монгол бууз хийж агаад нэг юм уу хоёр ширхэг тийм бурайд бууз хийж болно үстэй. Тэгээ харъя тий. За тэгвэл чи нэг хоёр ширхэг бурайд бууз хийгээрэй зэ. Одоо хийхдээ одоо бус нь Монгол бууз байх хэрэгтэй. За. Амтнууд угаасаа адилхан л үстэй тий. Тий. Маш ястай. Хоёр цагийн тагсан махаа. Бүр жижигээр игээд яах юм? Одоо нэг жижигхэн мэдгүй. Одоо чи өөрөө л хийн шүү. Монголд яагаад хийдэг? Монгол мэдгүй. Хамаагүй өөрсдөө л. За одоо манай оюунаа бол нэг сайхан гуралтай шүл нээл мах шиг л одоо бууз одоо мах хэрчээд байна. За тийш очи. Энд чиний махыг харъя да. Удаа урганы мах уу? Магадгүй шүү. Гүбүз. Энэ Монголд хурцлээд хамгийн их иддэг, хийж иддэг хоол ямар хоол вэ? Хуушур. Хуушур уу? Амар гоё байсан. Би ерөөсө Монгол хоол идэг. Тэгээд анх удаа ирсэн чинь амар дуурлалцсан. Таны хоол. Амар гоё шүү. Халимгууд юу хэр мах идэх вэ? Халимгууд чинь хоньны мах идэг. Тэгээд өхрийн мах идэг. Тэгээд гахан мах идэг бас заримдаа. Тэгээд адууны мах бас идэг шүү дээ. Шишний хүнд ямар шишинтэй байдیں۔ Будтай. Будтай. Тийм, бүгдээр буд. Энэ ах дүүсээ одоо цагаан сар гэж хийх үү? Хийн үстэй тий? Тий, хийн. Цагаан сараар одоо золгохтой яаж золгох вэ жишээ нь? Зүгээр л тиймэрхүү яг Монгол биш. Зүгээр ингээд буурцаг таамдгүй. Буурцаг мэднэ. Тий, буурцаг хийгээд цай сүйдэ цай чанаад тэгээд сайхан баяруулаад тэгээд ээж авдаа найзуутайгаа ингээд явдаг. Бэлэг өгдөг үү? Бэлэг өгдөг, мөнгө өгдөг. Мөнгө өгдөг. Чи ер нь хамгийн их мөнгө авч ирсэн цагаан сар ямар цагаан сар? Хэдэн төгрөг авах вэ? Монголд уу? Үгүй халимт. Би Орсын өргөл авсан шүү дээ. Анхудаа. Хэдэн өргөл авсан? Хэдэн өргөл авсан? 500 өргөл авсан. 500 өргөл.
Баядсан уу? Баялцсан аим. Хин үсэн тэр 500 Миний эмээ эмээгээс хаяа мөнгө авдаг уу? хаяа авдаг штэ. Одоо хүртэл. Одоо хүртэл Тэгээ эмээ чи юу гэх юм дээ тэгээд. юу Эмээ чи юу гэдэг вэ чамайг ингээд. Эмээ мөнгө өгөөч гэхээр үгүйгүй зүгээр өөрөө өгдөг штэ. өөрөө өгд юм. Би ёроос асуухгүй штэ. Өөрөө өгдөг. Чи бүр ингээд баг яг царайгаа харуулаад тэгэл эмээ чи чам мөнгө өгчтэй биш үү? Магадгүй шүү. Та гэр бүлийнхэн аав ээж эгч дүү ах мах ч юм уу те? Тийм. Гэр бүлийнхэн танилцсан. Амар гэр. Надад нэг ах байна. Тэгээд төрсөн ах. Надаас 4 өндөр 4 насаар ах. Тэгээд бид нэр хоёулаа. Тэгээд ээж аав. Миний ээжд миний аав зөндөө ах дүүс байна. Ах дүүс тэгээд эгч дүү амар том бид нэр эрг бүлтэй. Тэгээд бид нэр амар Хамаасаа их олоолаа. бүгдээрээ найзууд. Тэгээд Халимгийн цагаан сар тэг хизээ болох юм. өдөө мэдхгүй 18 магадгүй шүү. Оо манайхтай адилхан юм уу? Адилхан. Адилхан биз дээ. Заримдаа адилхан. Заримдаа жоон зөрдөг байх. Заримдаа жоохон. Ганц нэг хоног ч юм уу те? Тийм. Энэ яагаад энэ эдийн засаг гэдэг мэргэжлийг сонгохоор болов? Мэдхгүй би ерөөсөө сургуулийн төгсөөд тэгсэн чинь жоохон мэдээгүй байсан. Би юу яах юмстай ямар мэргэжил надад зогтдаг вэ? Юу би тэгсэн чинь надад ээж хэлсэн. Эдийн засагч зүгээр. Ээж чи ямар мэргэжилтэй вэ? Бас эдийн засагч. Оо заав нь. Миний аав машин барьдаг. Жолооч. Том машин. Тий. Тий. Том. Оо зөө тийм. Тэгээд миний төрсөн ах бас эдийн засагч. Манай гэр бүлээр түр эдийн засагч юм шүү Тий, дээ. одоо би эдийн засагч болов. Тэгэхээр дандаа би эндээ мөнгө өгөөл те. Тий. 500 рубль ч одоо монголоор одоо хэдэн төгрөг гэсэн үг вэ? Одоо рубль 33 байсан. Өсөлнүүдэ. Тэгээд жоохон рубль одоо жоохон үнсэн байна. Үнсэн байна. Тий. Жоохон хамтхан байна. Тэгээд одоо 500 тэр 33 та рубльтай тэгээд нэмэх биш ингээд яаж юм бэ? Үрчих. Тий. Тэгээд одоо 500 рубль одоо цагт Одоо 30 болоод байна. Эдийн засагч яагаад бодож чадахгүй юм бэ? 15 чадна шүү дээ. Тий, за бодлоо эдийн засагч хүн шүү дээ. Ээж чи ах чи харж байгаа шүү дээ. Юма хийгээд бодно шүү дээ эдийн засагч. Би ингээд 500 рубль монгол мөнгөөр хэдэн өргөө байсан чинь. Байж л та. Одоо 30 ятаа. өгөөч. Тэгээд амарх шүү дээ. За. Тэгээ амрах тэгээ хэдий. 15 мянга. 15 мянга. Дахиад асуух юм байна. Бодлоо л та. Орос Монгол хоёр одоо визэг болчлаа шүү дээ Тий. тий. Энийний давуу тал одоо чамд одоо Орос Монгол визэг болсноор чамд хэр сайн нөлөөлж байна. Миний бодлогоор би анх удаа харсан. Сонсож байсан. Сонсоод амар баяртай байсан. Яг тэгвэл одоо энэ жилд би сургуулаа төгсөн. Тэгсэн чинь би дахиад ирмээр Монгол руу. Тэгээд визгүй удаа болсон бол амархан штэ. Амархан штэ ойрхон тий. Тий өөрхөн. Халуун газар амар хул газар штэ. Монголоос. Одоо Монголоос Улаанбаатараас хэдэн километр вэ? За 8000 км. 8000. Тийм баха. Амар хол штэ. Тэг чи яаж явах вэ одоо? Би дандаа ингээд Улаанууд ингээд автобусаар хүрээд дараа нь онцор Улаанууд Москва хүртэл дараа нь ишөө дахиад явах хэрэгтэй. За Москвагаас онгоцон суугаад. Үгүй. Улаанууд ч үнтэй штэ. Онцор үнтэй. Тэгээд Москвагаас эльстэй манай халингийн нийслэл эльстэй гэдэг. Тэгээд Москвагаас эльстэй хүртэл автобус.
Яг гэвэл онгоцоор амар өндөр штэ. Хэд рубль. За одоо 7000 рубль. Гайгүй юм штэ. Гайгүй штэ. Ах уу? Монголд яагаад заавал ингээ Монголд сурахаар болсон юм бэ? Өөр орнууд бол байна штэ зөндөөл те. Эдийн засгийн өөр өшөөгөр Монголоос ч илүү одоо сургалттай газрууд байна штэ. Яагаад Монголыг сонгосон юм? Яг гэвэл би сургуулийн дараа Орогийн их сургууль урсан. Тэгээд нэг жил сураад миний энэ Монгол газарт миний эгч байгаа. Төрсөн эгч. Миний ээжин дүү. Ээжин дүү. Энд амьдэрдггүй зүгээр энд амьдэрдэг штэ 20 жил. 20 жил. Тий. Монгол нөхөртэй. Тэгээд одоо энд 20 жил амьдарч байгаа. 20 жил амьдарч. Тий. Тэгээд намайг жоохон нааш ирэх Хоолн байна, байрн байна, минийд нааш өдрөө. Бүх юм байгаа. Эдийн засгийн хүүд маш хэмнэлттэй амьдрнаа тий. Өвчтөе бас нэг сар шинийн минь хүргээд нэг сайхан үг тий. Монголоор хэлээд тэгээ яг хөө халимгаараа ч гэсэн бас нэг мэдсгээ төвлөжгүй. Игчийн чинь нэрийг хин гэдэг вэ? Светлана. Светлана. Светлана ч утга мутга байгаа юу? Утга байгаа шүү дээ. Наа чинь гэрэл гэсэн. Гэрлэгч наач. Гэрлэгч. Одоо гэрлэгч мөнгөж байгаа шүү дээ тий. Гэрлэгчийн гэр бүл их чинь одоо Монгол нөхөртэй юу эсвэл Монгол нөхөртэй нэг охинтой. Тэгээд нэг охинтой охин чинь 10. Үгүй 19-тэй. Тэгээд хатаад сурдаг. Амар мундаг. 5 хэл. Үгүй 4 хэл мэдж байгаа. Одоо чиний хэлгүүл одоо чи хэдийн хэлээр ярьж байна? Зүгээр л жоохон монголоор ярьдаг. Тэгээ урсаар ярьдаг. Жоохон англиар ярьдаг. Одоо хятад хэл сурч байна. Асал дөрүүл юм байна да тий. Тийм. Гэрлэгч Агиах. Дахиад Айса наач охин. Бүгдээрээ мент одоо юу одоо энэ Танил Монголоос танд мэнг хүргэж байна. Тэгээд би танид амар баяртай байна. Тэгээд надад энэ таалагч байна. За сар мэндийн биш шүү. Өө сар шинийн мэнд хүргэе. За одоо харин халимгаараа ээж аавдаа тийм ээ. Мэдээж энэ шоунд оролцож дуусан дараа чи бичлэг аавна шүү дээ. Бид нар чанд бичлэгийг чи өгөн чи гэрийнхэндээ заавал авах юм уу? Тийм. За өгнө. Тэгээ болно. За тэгвэл одоо халимгад суугаа ээж аавдаа ахтаа халимгаараа сайхан халимгийн ард түмэнд ч юм уу те бүгдд нь одоо ингээд сар шинийн баярын мэндүргий миний халимгийн ард түмэн гэх тийм ээ. Халимгаар орсоор ярина. Халимгууд чинь удаа цагт урс хэлтэй болсон. Тэгээд баг тийм урс хэлтэй халимг бас мэддэг шүү дээ. Зүгээр хөвшин хүмүүс ингээд жоохон настай хүмүүс мэддэг. Тэгээд одоо жоохон залуу настай хүмүүс жоохон муу яддаг. Эсвэл мэдхгүй. Чи бол мэднэ үстэй. Би жоохон мэд. За тэгвэл баг настай амар мундаг байсан халимг хэлэндээ. Тэгээд одоо жоохон баг. Монголд ирсэн чинь би халимгаар ярьсан. Тэгээд одоо 3 жил өнгөрөөд энд Монголод 2 жил үү? 3. Хэдэн жил үү? 3 жил өнгөрөөд. Тэгээд монгол хэлтэй болсон. Тэгээд халимг жоохон марцсан. За тэгвэл ээж авдаа. Мэдсгөө гэх тийм ээ. За миний хамгийн хайртай эзгийн хоёр миний ах цагаан сарлаа таныг ариун сэтгэлээс нь ерөөж яана уднастаа бадкиштай олон дээрээс уушиг болхаа. Басна тий. За бараг л ойлголоо да би л авал бараг л ойлгож байна. Тий. За сайн байна уу? Сайн байна. За хоолоо ягээрэй. За. Бацсамдэр амралтын газар нь нэг ээлжиндээ 80 хүн хүлээн авах хүчин чадалтай ба караоке дуулж, теннис, бильярд, хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглож, альжаалаа тайлж, мэрэгжлийн тогоочийн амтд хоолыг манай гэр ресторанд зооглоорой. Манай хаяг Төв аймгийн Баян Чанбан сум явах замд Улаанбаатар хотоос баруун тийш 52 км-т төв зам дагуу байрлаж байна. Бацсамдэр амралтын газрын үзэсгэлэнд байгаль 5 дугтаа орчин найрсаг хамт олон таныг өгдөг болно.
Нэвтрүүлгийн ерөнхий мэдтгэгч Батсүндар амралтын газар. Аялал жуулчлалын Sail Voyage компани нь үзэгсэнтэй Монгол орныхоо Хүүсийн 8 нуурт ачааны сарлагын хамтаар морин болон явган адал явдалт аяллыг өвөл зүүнний аль ч улиралд зохион байгуулж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Sail Voyage компани Монгол гих гайхамшигыг бид танд мэдрүүлнэ. Өвөрмөц давдагдшгүй ам түнэр өглөө бүхэн дандаа шин 70 жил нэг жороор нэвтрүүлгийн мэтгэгч Атар өргөө компани. За ингээд шинтгэл бэс танд Монгол үндэсний радио шоу 5 хүндээ хүрч байна. Манай бүсгүүчүүд маань цагаан сарын хаан буузныг махын сайн хэрчээд амтлаад бэлэн боллоо. Яг одоо гурилаа хэлтэн. Гурил хэлтэн. За тэг махаа урагшин тавьчих тийм ээ. Махнуудаа бүгдийг мичээд. Яд амтлаад. За. Мэдхгүй шүү дээ. Одоо болсон уу? Чи тэг болсон уу? Мэдхгүй юу юм давсын амтын. Шууд уу? Түүх юм ахиад байгаа юм хайшаа юм бэ. За. Ингээд амстрал да тийм ээ. Таарч үгүй юу гэж цавснаа. За гурлаа хэлтий тийм ээ. Одоо гурлаа хэлтнэ. Гурлаа зүгнаа. Энэ тийм үү сте. Татсан махан бэлэн боллоо. Энэ хоньны махаа хийсэн. Сонирхол нь даал юм байна. Сайхан үнэрч байна. За ингээд болчих тийм ээ. Зээ. Хэмжээний хувьд адилхан юм байна. Жижигхэн байна тийм махан сайхан жижигхэн байна. Бас настай хүмүүст сайхан жирийн зүгөө сайхан л мах байна. За. За энэ бол халиунагийн татсан мах байна. Ер нь бол мах сонгоных нь хувьд ярихад бол адилхан л юм байна. Мах сонгоо хоёр нь бол том жижигэр бол адилхан. Шүүс багтай юм уу? Тийм ээ. Тий. За ингээд октодоо манай махан бэлэн боллоо. Одоо харин гурлаа хэлтэн октодоо. Гурлаа зураад тийм ээ. За гурлаа зуръя. Тэндээс бүнгээ аваад гурлаа махандаа тааруулж чинь шүү дээ тийм ээ. Гурлаа махандаа тааруулж чинь. Сия. За харъя. 3 хүний гурил штэ. Хүрхгүй. Хүрхгүй тий. Бүгдийг гаргаад шиг. За тавар да. Одоо хүрэх болов? Хүрэх баха тий. За хийж эхлэе. За давс. Юу гурил илтдэггүй юу? Гурил зүг зурж исэн үү? Зурж исэн. Тэгээд жоохон өөрөөр зурдаг. Юу н хоол хийхдээ юу н жоохон тааруу юм аа да, жоохон муу юм аа да тий. Харин тий. Хичээндээ хоол хийдэггүй. Хийх шүү дээ. Хийх үү? Юу хийх вэ? би юу? За. Гэр цэвэрлэн. Халиуны бол бууз хийх юм байна. Гурил бол айгүй гоё илдэж шүү дээ. Тийм үү? Тий. Гоё сайн зурж шүү дээ. Би бааш хийж чадсан шүү дээ. Тийм. Орс болтой. Банш бууз бол ялгаа байхгүй шүү дээ. Тийм. Байхгүй шүү. За бүсгүүчүүд маань буузныхаа гурилыг зураад амраагаад одоо яг юу нь яг чимхэд бэлэн болсон байна. За одоо гурилаа таслана шүү дээ тийм ээ. За.
За юуна. За хийгэрээ. Харж байгаа тийш харж байгаа хийхгүй. 25-нд Christmas. улаан өндөгний баяр мэр гэж хийдэг үү? Улаан өндөгний баяр гэж. Бас маш. Бас хийдэг үү? Маш. Тэр улаан Хүчтэй. улаан өндөгний баяр ер нь юуны яг ингээд яриул улаан өндөгний баяр гэхэлэр ямар баяр хэлтий? Улаан өндөг байд юм уу? Яад юм? Улаан өндөг. Улаан өндөгний баяр ба штэ. Тэр баяр ямар утгатай юм? Христэд усны дараа Яасан дараа? нас барсны дараа тэр гурван өдрийн дараа дахиад Амилсан. тэгээд Польштууд ихэнд Христэд итгэж тэгээд маш хүчтэй баяр. Тэгээ улаан өндөгний баяр нь Христ нас бараад 3 хоногийн дараа амилангууд нь улаан өндөгний баяр хийдэг юм уу? Тэгээд өндөг шин амдрал Билэгддэг. За тийм үү. За хийгэрээ. Ууцаа хийгэрээ. Яасан бэ? Хүрэл авч бол. Болно. Хүрэл үнэгүй. Үгүй. Дахиад уу? За ингээд хийгээл дамжуулаад аа. Бууз хийхийг бол харж исэн те? Харж исэн мэт. Аюуна. Бүгдээрээ бууз хийхийг харж исэн мэт. Тэ? Зя. Зя. Польшийн хамгийн амттай хоол ямар хоол вэ? Хамгийн амттай. Гоё. Миний ажин хийсэн. Бас Польшд бууз банш дахин адилхан хоол байна. Ээжигээ санаж байна уу? Санжин. Бас дугэ санжин. Гэр бүлийнхнээ тухай танилцуулаач. Ээж нь юу гэдгүү, аав нь юу гэдгүү, дүү нь юу гэдгүү те? Миний дүү ректей дүү. Тэр 8 настай. Одоо 8 настай. Өө тийм үү. Жоохон байна те? Сурагч. Миний ээж сайн тогож. Тогож юм уу? Сайн гэрбуст. Гэр бүлдээ сайхан хоол хийж өгдөг. Нэгтлэн бодогч ажил. Нэгтлэн бодогч хийдэг. Бас миний аав инженер. Аав нь инженер. Яагаад заавал Монголд ирж сурж байгаа юм бэ? Монгол соёл маш сонирхолтой надад. Тэгээд би монгол хэл сурмаар байсан. Тэгээд монголчуудтай ярмаар байна. Ярмаар байна. Тийм. Тэгээд монгол соёлын тухай сурмаар байна. Хизээ Монголд ирлээ? 8 сард Монголд ирсэн. Монгол хэл сурахад хэцүү байна уу? Маш хэцүү. Одоо хаана амьдарч байгаа вэ? Улаанбаатар? Мөс оюутны байранд. Мөсийн оюутны байранд амьдарч байгаа юм. Өрөөндөө хинтээ байдаг бай? Хоёулаа. Хинтээ. Дэт Монгол охинтой. Монгол охинтой. Тийм. Тэрэндээ тэгэл тэрнээс юу н монгол хэл сайн сурж байгаа юм. Тийм. Дүнтэй танда монголоор ярьдаг. За хамгийн эхлээд халиу саруулын бууз гарч ирж байна. Саруулын хамгийн ихний бууз. Монгол шиг. Гоё харагдаж байна. За. Ер нь чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Хичээлээс гадуур чөлөөт цагаараа юу хийдэг вэ Монголд? Тийм.
заримдаа Монгол найзтай үлддэг. Бас би морин хүрэн хичээлдэг. Морин хүрээ хичээлд явдаг уу? сайн төгөж чадахгүй. Аги дондог шиг чадахгүй. Аги дондог хоёр шиг хийж болж чадахгүй тий. Хагас бүтэнсээ өдөр юу хийдэг вэ? цагаагаар хүйтэн биш. Тэгээд би найзтай хөдөө явсан. Хаашаа явсан бэ энэ одоо Улаанбаатараас бүр ингээд Улаанбаатараас гараад хөдөө явсан уу ер нь? Тийм би Тэрэлж рүү явсан. Тэрэлж. Баруун бүрэн Савинга аймагт явсан. Бас Гов руу явсан. Өөр зураг авах хоббитэй гэсэн тий? Зураг авах хоббитэй. Зураг авах хобби хэдэн настайгаас эхэлсэн бэ? Би сайн мэдхгүй. Би миний аппарат Арван найман төрсний өдөр бэлэг байсан. Тэгээд зураг авах сонирхолтой болсон уу? За баярлалаа. Баярлалаа. Залуучуудаа манай 4 залуудаа сайхан бууз хийж өглөө. За оюуныгийн бууз хэдэн ширхэг бууз байгаа вэ? 32. 32 ширхэг бууз хийсэн байна. Саруулах 23 ширхэг бууз хийсэн байна. Халина 26 бууз хийсэн байна. За ингээд үдч та бүхэн эдгээр буузуудыг хэрхэн чимгсэн, хэрхэн уралсан байна. Царайлаг, миралаг одоо буузууд байна. Та бүхэн хараад аваарай. За мэдээж Оросод мөнөөс бүрээд халмигт бол бууз банш хийж иддэг гэсэн тийм. Тэгэхээр бол эдгээр маань бол хийдгэл байсан байгаа. Мэдээж гэртээ айгүй бол хийдгүү. Тиймэрхүү. Тэгээ ер нь бол ингээ байнга бол хийдгүү үстэй тий та хоёр бол би ерөөсөө байнга хийдэг. За Ленагийн хувьд бол хийдэг гэж юм тий. За одоо буузандаа нэр өгөхтэй байгаа. За Халиуна буузандаа ямар нэр өгөх вэ? Халиунагийн найзууд. Халиунагийн найз буузнууд. За Халиунагийн найз гэдэг буузнууд. Ер нь бол өөрөө анхудаага яг өөрөө ингээд гардаад ганцаархан хайсан бууз тий. Анхудаага хайсан бууз. За баяр үргээ. 26 шиг бууз хийсэн байна. Найзууд байгаа. За тэгээд хамгийн ихтэй Тэмүүжинд өгнө гэсэн тий. Тэмүүжин бол нэлээ өлсдөг байхаа гэж бодож байгаа тий. За Саруулын бууз чинь хэдэн шиг вүлээ? 23 бууз байна. За 23 буузанда ямар нэр өгсөн бэ? За энэ томнуудын Бурят Ленин бууз, энэ жижигнүүдийн Монгол Саруулын бууз. Монгол Саруулын бууз аа? Тэгээд энэ болохоор энэ бууз биш юу банш. Банш. Тэ. Нэргүй банш. Энэ томууд нь юу гэнэ? Бурят Ленин бууз. Бурят Ленагийн бууз гэж юм. Ленагийн бууз тэ. Өөрийнхөө нэрийг оруулсан юм шүү дээ. Бурят Ленагийн бууз. Энэ нь болохоор Монгол Саруулын. Монгол Саруулын бууз. Энэ нь болохоор нэргүй банш гэдэг нэртэй банш байгаа. За. Оюуныгийн бууз. Оюуна одоо анхудаага ганцаархнаа бууз хийсэн тийм. Ганцаархнаа бууз хийсэн. Үнэхээр гоё хийсэн байна. За энэ буузыг одоо ингээ хараад үзээрэй. Үнэхээр гоё чингсэн байгаа. Махан жижигхэн, гурлын жижигхэн. Тэр гоё хийсэн. За буузанда ямар нэр өгөх вэ? Маш зоригтой бууз. Тэгээд бүгдээрээ Баатар нар. Баатар гэдэг бууз юм уу? Төмөр Баатар, Дархан Баатар. Бүгд ингээд бүгдээрээ Баатар юм байна. Тэгээд Дархан Баатар, Төмөр Баатар, Мөнгөн Баатар, Хүрэл Баатар, Алтан Баатар гэдэг бүгд ингээд Баатар гэдэг нэртэй юм байна. За ингээ октоудаа баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд битүүний орой шинийн нэгний өглөө манай октод маань залуучуудаа эдгээр буузуудыг амтлуулаад, харуулад тэгээд залуучууд маань та бүгдэд оноо өгсөй байгаа. Одоо энийг идээд 5 оноо өглөө. Энийг идээд 5 оноо өглөө, тэрийг идээд 10 оноо өглөө ч юм уу те. Ингээ оноо өгнө. Эндээс хамгийн амттай буузыг шалгаруулад шинийн нэгний өглөө тэр ялагч тодрох хэрэгтэй байна. За ингээ октодоо баярлалаа. Одоо бид нар буузаа гадаа гаргаад хөлдөөн. Тийм ээ? Хадгална шүү дээ. Гадаа гараад хөлдөөн. За ингээд шинэлгээ телевиз танил Монгол үндэсний реалити шоуны манай цагаан сарын бэлтгэлийн ажлууд ер нь хангагдаад байна. Одоо бид нар буузаа ажиллаад түлээгээ бэлтцсэн, усаа авцсан маш олон зүйлүүдийг бол ингээд амжуулсан байгаа.
За тэгээд шинэ хэлбэрээс танил Монгол үндэсний радио шоутай хамт байсан үзэгчтэй баярлалаа. Охтуудын маань бууз та бүхэнд бол нэлээд таалагдсан байх гэж бодож байна. Ер нь бол манай монголчуудын хийдэг яг буузнуудыг бол яг л сайхан чимгсэн байна. Эдгээр бүсгүйчүүд бүгдээрээ анх удаага хийсэн байгаа. За тэр даялангуяа оюунагийн хувьд бүр ганц нэг удаа харж исэн болохоос ерөөс урд нь ингээ мах ирчээд гурлаа зураад боож одоо ингээ чимгэж ерөөс үзег байсан. Анх удаага хийсэн. Харин манай халимаг бураадын охтууд бол урд нь бол харж исэн бураадууд халимгууд бол бууз баян шийж иддэг. Тэгэхээр бас энэ хоёр маань бас илүү давуу талтай байсан баха гэж бодож байна. Ингээд охтуудаа баярлаа. Тэгээд залуучууд энэ буузыг анхлж үзээ та бүгд оноо өгөх болно. Баярлаа. Миний хийсэн бүз хамгийн амттай байх магадгүй. Би маргаш үзье. За саяхан намраараа удаагүй үзье. Өвөрмөц давдагдшгүй амт үнэр өглөө бүхэн дандаа шин 70 жил нэг жороор нэвтрүүлгийн мэдэтгэгч Атар өргөө компани Хит зүг бүхнийг мартаж